Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялах боломжийн хүмүүр дүрээтэй Join Me цэгийн маань аялын цахим платформ болон бидний хайрт эрхэм хүндэт алтан гишүүд маань ажиллаж байна. Студид орчуулагч, өгүүлэгч Мухатар маань ажиллаж байна. За, өнөөдрийн маань сэдв юу вэ, Мухатара? За, бүгдд өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хоёулаа Швейцар улсын нэг онцлог зүйлийн талаар ярих гэж байна. За, Швейцар улс гэдэг төсөөлөд үзэхээр за хамгийн нэгдүгээрт мэдээж үзэсгэлэн Альпийн нурууны үзэсгэлэн сайхан байгаль. За, Швейцар Азийн Швейцар энтер гэдэг юу лээ Монголыг чинь Монголын юу гэж нэг тэгж яриад байдаг те. Ер нь их сайхан байгалыг тэднийтэй харьцуулаад байдаг те. Үзэсгэлэн сайхан хангай те. За Швейцар цаг байж болж байна. Швейцар шоколад байж болж байна. Швейцарын алдарт нэг бяцлаг сир байж болж байна те. За тэгээд хамгийн энэ мэт одоо хамгийн одоо дэлхийд их нараа сайн мэддэг нэг онцлог бол Швейцарын банк. За. Тэр талаар өнөдр ярих гэж байгаа маа. За ер нь бол нэг нийтлэг ойлголтоор энэ авилгачид энэ гэмт хэрэгтэн нөхдүүд энэ янз бүрийн буруу гараар олсон мөнгө хаашаа очиж хийдэг вэ гэхээр одоо Швейцарын банкд авч хийдэг гэдэг ч юм уу нэг тийм нийтлэг ойлголт байдаг шүү дээ. За одоо сүүлийн үед одоо юу гэдэг чинь нэг Люксембург, Монако энэ гэдэг ярьдаг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ер нь хэр үнний ортой юм бэ? Хизээ тийм асуудал яригдчихсэн. Одоо тэр хэвээрээ юм уу гэдэг талаар өнөөдөр ярих гэж байна. За тэгвэл эдрэсийн хөрөнд чинь нэлээд халуун сэдв орж ирж байгаа юм шиг. Харин тий. Одоо офшор гэдэг асуудал чи ер нь одоо энэ Швейцарын банкнаас гаралтай шахуу болж ер нь яригдчих эхлэх юм бэл. За Швейцарын одоо банк санхүүгийн салбар нь бүр 18 дугаар зуунаас ихтэй цаг үе байнга ороо босгоо байдаг Европч угс байнга л дайнтай тий. Ийм одоо Европт хөрөнгийг найдвартай хадгалах хэрэгцээ шаардлага үүснээ дагуу анх гарч ирсэн гэж байна. За нарийн оноор нь хэлэх юм бол зэн чинь түүхэн ингээд одоо түүхэн он цагууд байгаа шүү дээ. Чухал үйл явдлууд. Тэднээс одоо хамгийн одоо энэ Швейцарын банкны салбар анх үүсгэхэд чухлаар нөлөөсөн нэг үйл явдал гэх юм бол за он цагаар нь баримжаа авахулах зорилго нэг Монголын үйл явдалтай харьцуулаад хэлэхэд 1713 онд буюу зүүн гарын Галдан боших таан Манжчин улстай одоо эд байлдж байх тэр үед Женевийн дээд зөвлөл гэж байсан Швейцарын. За тэдний одоо тэр зөвлөлөөс одоо банкирууд хадгаламж эзэмшдэг мэдээллийг нууцлах тухай зах хэмж гаргаж байсан. За зөвхөн банкны үйл ажиллагаа бол ер нь 15 дугаар зууны мэдээч 16 дугаар зууны мэдээчин гэр бүл энтер гээд эхэлчихэж байгаа шүү дээ. Эндээс энэ 17 дугаар зуун 18 дугаар зууны ихэр тийм. Тэгэхээр нэг мэдээлэл нууцлах гэдэг асуудал ер нь яг эндээс анх яригдчих эхэлсэн байгаа юм. Тий. Тэгэхээр яг энэ нөгөө мэдээлэл нууцлахыг бас манайх нь хоёр талаар ойлгох хэрэгтэй. За нэгдүгээр үнэхээр асуудалтай байгаа тэр хүмүүс мэдээлэл нууцлуулахыг хүсэж болно тий. Авилгач байна уу, одоо угаагаагүй мөнгө ч байна яадаг чинь тий. За нөгөөтэйгүр одоо тэр хүний олсон орлогыг одоо магадгүй одоо хууль ёсоор одоо зүй ёсны юугаар олсон орлогыг одоо хин нэгэн популист нөхөр аваач тэр энэ яас их мөнгөтэй энэ мөнгөний хураа гэж тиймэрхүү юм ярих магадaltaй гэдэг үүднээсээ бас ингэж энэ нөгөө банкны мэдээлэл нууцлах гэдэг агуулга чинь бас тэр талаараа бас байдгийн шүү гэсэн. Аюулгүй байдалтай холбоотой. Тий, аюулгүй байдалтай холбоотой тий мэдээж тэр бол чухал асуудал болж байна. За нэгдүгээрт одоо ийм өндөр нууцлалтай, хоёрдугаарт энэ Швейцарын улс төр геополитикийн онцлог гэдэг бол баг хамгийн том тэр баг нууцлалтаас дутхгүй өндөр одоо өөр гүйцэтгсэн улс төрийн байнга төвөгсөгч байдаг. Швейцар улс бол анхнаасаа тийм зориулалттай энэ улсыг чир байгуулсан шүү дээ. Тэг Европын түүхэн тий. За ийм учраас Европын элитүүд тэнд л мөнгө хадгалахаар хошуурч эхэлсэн гэж 18 дугаар зууны эхлээс тий. За энэ үеэс эхлээд Швейцар улс банк санхүүгийн арга замаар хөгжих боломжтой байна. Энд чинь нэг одоо юу гэх юм эдийн засгийн материалын бааз суурь гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. За уурхаатай бол уурхаатай, газар тариалантай бол тариалантай, өөр юутай ч байдیں۔ Тэ мал аж ахуйтай мал аж ахуйтай. Тэгэхдээ тэрэн дээр голлоогүй нэг банк санхүүгийн суурин дээр ингэж улс байгуулж болох юм байна гэсэн санаачлага ер нь одоо Швейцар улсад бий болж байгаа байхгүй. За тэгээд түүгээрээ олон улсад нэр төртөө явах боломжтой байна гэдгээ мэдээд энэ талын бодлогыг сайтар боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн гэж. За тухайлбал энэ үеэс эхлээд хүний хадгаламжийг даатгадаг болсон жишээ гарч ирж байгаа. Бүр 18 дугаар зууны үеэс эхлээд тэгтэл тэр үчиэд Монгол яг одоо
түүхэн одоо цаг үе хувь тавилан гэдэг ч юм уу те Монголоос ингээд дотор хавтаад тий уруудан дөрөтөд юун банк юун хадгалж юун даатгал те хүний мөнгийг даатгаа байж байгаа тий тийм л одоо нөхцөл байдалтай байна. Одоо Европ тэгж хөгжиж гин Монгол ингээд жоохон хөгжлөн саараад ухрах байдалтай явж байгаа гэсэн нэг тийм л контраст үүсэж байна тий. За энэ мэтэр тухайн үед бүр огт байгаагүй тогтвортой ихтгэлтэй найдвартай тийм санхүүгийн орчныг бүрдүүлж чадсан байгаа. За одоо орчин үеийн санхүүгийн хэлбэр бий болох гал яваад шүү дээ. За газар зүйн геополитикийн нөлөөн төр нэмээд хэлэхэд Швейцар улс өөрөө одоо тийм чухал худалдааны замуудын уулзуур дээр байдаг Европын голд нэг төвд байрладаг шүү дээ. За Европт байнга өрнөж байдаг дайн тулаанд ямагт дундыг баримтлсан байр суурьтай. Энэ бол ерөөсө Швейцар улс оршин тогтохын үндэс шүү дээ тий. Дундыг баримтлах гэдэг тий. Францад одоо тийм болохоор одоо янз бүрийн энд за улс хоорондын дайнч байна уу? Юу шашин хоорондын мөргөлдөөч вэ тиймэрхүү юм гарангууд одоо тэр хавчигдсан тал нь одоо хяхан хавчигдсан тал нь одоо нөгөө Швейцарыг л бараад идэх нэг тийм жишг үүсэжсэн байгаа юм л да. За одоо жишээ нь Францд одоо хавчлагд өртсөн протестант шашинтнууд те нөгөө католиктэй сөргөлдөд байгаа нөхдөө те тэд нэр одоо Швейцарын янз бүрийн хотод очоод ингээд амар жимэр амьдрах бололцоонд бүрдсэн. За тэгээд санхүүгийн том яванда ингээд санхүүгийн томхон тоглогчд болоод явцсан юм жишээ гараад байгаамаа. За ялангуяа Женев хот баян чинээ үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг дээд зэрэгээр нууцладаг. За нэг мөнгөтэй хүмүүс чи айгүйх анхаарал халамж тавина шүү дээ. Таны одоо хатгалымжчаад ийм байна гэж байн гоч уулздаг ч юм яадаг чинь. Ер нь бол тухайн үед чинь нийгмийнхээ элитүүд л хоорондоо харилцаад байна гэсэн үг шүү дээ. Нэг тал нэг том банкир байна, нөгөө тал нэг том аристократ. Яд хаад ноёд байгаад байна. Тэгэхээр тэд нэр гээд найзын холбоотой болоод явцсан ийм сүлж одоо өсөж байгаа байхгүй тий. Орчин үед ч гэсэн ер нь бараг л тийм л байгаа шүү дээ тий. Энэ том одоо корпорац эзэмшиж хоорондоо нэгнийгээ таньдаг, тэнд нэг банкны нэг хүнийг таньдаг ч юм уу дандаа л тиймэрхүү байдалтай явж байгаа тий. За энэ бас нэг 1815 онд Венийн конгрессаар нэг чухал шийдвэр гарсан байгаа. Швейцар улсыг одоо дундын бүс гэж албан ёсоор зарласан. Яг анх зорилгот нэг тийм улс байгуулсан амин сүнс нэг тийм байгаа шүү дээ. А тэгтэл яг энэ Венийн конгрессаар болохоор яг албан ёсоор тэгж зарлж байгаа. Юу ухаанда бид нар нэгэнтээ дайна болж чадахгүй байна тий. Тэгэхдээ Европын хаад ноёд баячуудад хөрөнгөө дайн цүтгэхгүй байх хэрэгтэй заавал байгаа тий. Тэгээ тийм учраас хаанигт хөрөнгөө аваач хийх хэрэгтэй. Тиймээс энэ бол элитүүдэд нэн ашигтай шийдвэр байсан юм а гэж. За хэдүүлээ яг муудалцаж болно. Тэгвэл мөнгөө нэг газар аваачаа тавьчихъя тий. Тэгээ тэр чинь бол бас хамтын хөгжил ирээдүйд Европ ирээдүйд гэсэн хэрэгтэй байдаг шүү тий. За арай хожуу гэх юм бол бүр Гитлер хүртэл Швейцарыг одоо эзлээгүү тухай хожим одоо бас яригдах юм л. За ер нь бол Швейцар улс нэгч дайнд оролцохгүй бас нэгч улс Швейцар руу халтан довтлохгүй гэдэг ийм одоо тохирог Европын хэмжээнд албажуулж өгсөн ийм тохиролцоог 1815 оны Венийн конгрессээр гарсан одоо тийм шийдвэр байт юм байна. За ялангуяа Наполеоны дайны дараа Швейцар руу маш их хөрөнгө мөнгө цутгаж эхэлсэн. Яг л энэ чинь цагийн шалгуурыг даваад байна шүү дээ. Тэг дайн болоод өнгөрлөө нөгөө Швейцар ч байж лээ. Швейцарт мөнгө хадгалуулсан хүмүүсийн мөнгө байж лээ. За тэгэхээр одоо бүүрлэх мөнгө цутгаж эхэлж байгаа. За Швейцар улс одоо Европын банкны төв болох одоо эхлэл тавигдсан гэж байна. 1848 онд Швейцарын холбооны ус байгуулагдаж төмөр зам, үйлдвэр завод, шугам сүлжээ гэдэг эдийн засгийн дэд бүтцүүдтэй одоо эрчимтэй модернизац буюу одоо орчин үеийн технологи эрчимтэй оруулж ирж эхэлсэн. За энэнд бол мэдээж мөнгө хэрэгтэй болно. Тэнгүүт одоо яах вэ? Одоо нөгөө газрын баялаггүй улс чинь нөгөө банкны салбараар улам хөгжүүлэх хэл бодсон шүү дээ. За тийм учраас олон тооны банк шинээр байгуулагдсан. За энэ кантон гэж нэрлэдэг. Тэд нар яг нөгөө Швейцарын мужууд л гэсэн үг л дээ. За тэр мужийн захиргаанууд бүгд дор нэг банк байгуулад за тэр дээрэс нь одоо бизнес эрхлэгчид одоо хүмүүс нийлээд одоо хувь нийлүүлсэн банк гэдэг тийм бас байгуулж эхэлж байгаа. Ер нь бол банкчаал яваад байна гэсэн үг шүү дээ. Ухах юмгүй байх сайхан юм дөө тий. Тэгээд нэг юм руугаа төвлөрөө тэргээ бүр найдвартай болгоо тий. Дээрээс нь чинь Европын хэмжээнд бүр баталгаатай болгоцсон байна шүү дээ тий. Энэ одоо ер нь ийм л байж таарч байгаа. За би та зандаах иба ингээ өөр хинч байдаг чи. Зулаа захирал бид тав ингээ хоорондоо ингээ эвлэрдэг, муудалцдаг, сайдалцдаг, толихилцдаг тийм байдалтай. Тэгтээ мөнгө аваачаад
одоо хинт ч үгүй цэнгэл баяртай өгчдөг. Хоорондоо ингэ муудалцаж болно. Хэн нэгэн цэнгэл баяр руу халдах гэдэг нь та нар бүгдээр нэг над руу дайрдаг ч юм уу. Тийм нэг тийм хамгаалтын жишг тогтчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Швейцар улс бол баг ингээл айрамтайч байна, айрамгүйч байна. Ингээд өөрөө ингээд тогтох ингээд түүхэн нөхцөл нь ингээд бүрдсэн. Тийм тохиолдол харагдаж шүү дээ. Тэгэхээр ухаалаг юм аа. Харин тий Европоос их гоё юм их гардаг шүү дээ. За тэгээд 1800-аад оны ихэр байгуулагдсан эдгээр банкудаас зарим нь одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь энэ 160, 100 дор хаяж нэг 170 малын жилийн түүхтэй байгаад идэх байхгүй Швейцарын банкнууд ер нь бол тий. За тэгээд одоо жишээ нь одоо Альфред Эшнер гэдэг хүн за энэ ч яаж унших юм. Schweizische Kreditanstalt гэдэг одоо анх одоо тийм банкыг байгуулж ирсэн. Тэр нь одоогийн алдарт Credit Suisse гэдэг банк байна. Энийг бол Цюрих хотод байгуулсан. За өөр нэг жишээ гэвэл Базел хотод одоо Basler Bankwegen бид бүрэн шин зөв шин. За тэр нь бол одоогийн Швейцарын холбооны банк. За дахиад эн чинь бас сая нэг мержер энтерт ороод ингэ явцсан. Тийм банк байгаад байгаа шүү дээ. За энэ үед бол одоо Базел, Женев, Цюрих хотод одоо хөрөнгийн биржүүд байгуулагдаж байгаа. Одоо энэ тустай ингээ банкуд байсан бол одоо хоорондоо хөрөнгийн бирж байгуулагч санхүүгийн солилцоонд орж ин ингээ нэг тийм санхүүгийн цогц экосистем бий болж эхэлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр чи эднэр яг нэг иймэрхүү банкны энэ моделийг бүр анх санаачлагч нар юм биш үү? Зохиогчийн эрх нь бараг эзэмшээд байгаа юм. Тэгэхээр тухайдаа бол анх энэ моделийг санал болгоцсон болохоор нилээ юм давмгай. Яг тийм хэрэгцээтэй одоо баячууд, хаад ноёд одоо мундаг хүмүүсийн мөнгийг төлрүүлдэг ганц газар байсан юм байна. Одоо бол өрсөлдөөн бас энэ тэндэг болчихлоо шүү. Тий, одоо ер нь хамгийн том өрсөлдөгч чинь гэвэл за яг Америкийн одоо Америк болон Европ улсууд том банкудтай шүү дээ. BHP, Billiton гэл юуных нь Америкийн том банкуд. Тэгээд гэхдээ эдгээр дунд бол үнэхээр Швейцарын банкуд томоохон тоглогчд ер нь хэвээрэл байгаа. Тийм ч учраас нөгөө том тоглогчдын бүдэрдэх газар нь бас очиж бүдэрсэн байгаа хөөхгүй. Тэр тухай нэвтрүүлгийн төгсгөлд ер нь ярих юм. За асар хурдтай хөгжсөн боловч нөгөө нэг ижлэг тустай ингээл мужууд нь банк байгуулаад хувийн хөв хүмүүс бизнес эрхлэгчд бас хөг нийлүүлсэн банк байгуулаад гэдэг жиржсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь бол эхэндээс төвлөрсөн бос байгаа. Тэр нь одоо яаж харагдаж байна гэхээр одоо мужийн банк, хувийн банкуд тусдаа валют гаргаж эхэлсэн. За валют гэхээр одоо бид нөгөө нэг төв банкнаас гаргадаг одоо төв банкнаас одоо захиалгаар хийлэгдэг одоо юу гэж одоо хэвлүүлдэг мөнгө гэж ойлгоод байгаа шүү дээ. Үнэт цаас биш юм уу? Яг банк нөт гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь тухайн үед банк энэ нөгөө нэг юу чинь валют одоо мөнгөнд дэвсгэж гэдэг чинь яг дангаар бол ямар ч үн цэнэгүй юм шүү дээ. Тэр чинь нөгөө ихтгэлцэл энэ 20,000 төгрөг одоо ийм бараа авах хэмжээний одоо мөнгө шүү гэдэг дээр та би Монгол улсын иргэд бүгд санал нийлээд харилцан ихтгэлцэл үүссэн дүн дээр эн чинь нэг юм юу үн цэн тогтож байгаа шүү дээ. Түүнээс биш одоо яадаг чинь инфляцаас болоод гиперинфляцаас болоод ингээд эн чинь өөрчлөгдчих юм бол одоо өнөөдөр 20,000-аар авч болох байсан юм маргааш нь 7 хоногийн дараа авч чадах болж байгаа. Энэ мөнгө гэдэг юм чи утга алддаг. Мөнгө утга алдахлаар цалин утга алддаг. Цалин утга алдахлаар ажил хөдөлмөр гэдэг юм утга алддаг юм аюултай юм чинь инфляц гэж инфляцаас тийм аюул үүсдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бол яалч нөгөө нэгдсэн төвлөрсөн бодлого хэрэгтэй. Энэ үед бол тийм бодлого байхгүй байгаа. Банк болгоно өөр өөрсдийн гэсэн итгэлийг ингээ гаргаад идэг. Тийм цаг үе байсан байгаа даахгүй. Тэгэхээр энэ жоо хоорондоо ойлголцоход хэцүү. Нөгөө валют арилжаа явуулахад төвөгтэй болчиход байгаа. Тийм одоо ухаанда банк болгоно өөрийн гэсэн нэг банк юантай, нэг банк вонтой, нэг банк доллартай, нэг банк төгрөгтэй юм шиг тийм болчиход байсан. Тийм үе байгаа даа. За сайхан замбрааг үйжээ тий. Замбрааг байсан. За тийм байсан чинь 1907 онд Швейцарын үндэсний банк одоо анх бий болж байгаа. За энэ бол франк хэвлэх хэрэгтэй. За мөнгөний бодлого боловсруулдаг одоо нэг хүмүүд тогтоодог. Юунууд жишг үйл ажиллагаанууд байгаа шүү дээ. За энэ мэтэр одоо валютын зах зээлд иймх зэгцтэй болж эхэлсэн. Тэгэхээр үндсэндээ одоо Швейцар улс маань үндэснийхээ хэмжээнд, бодлогынхаа хэмжээнд, одоо тогтолцооныхаа хэмжээнд банкны улс болж хувирч ийн гэсэн үг. Ер нь бол. За ингээд гурван төрлийн одоо банкны тогтолцоо. Одоо хувийн банкуд байна, мужийн банкуд байна, дээрэс нь улсын төв. Тэдгээрийг бадсан улсын төв банктай. Одоо яг орчин үеийн тогтолцооны хэлбэрт одоо орж эхэлж байгаа. Энд чинь бол 1907 оны үйл явдлыг яриад байгаамаа. За хоёлаа нэг хамтран ажиллагч ярьчаад тэгээд дэлхийн дайны өдрөө орно да.
За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар аялах боломжийн хүмүүр дөрөөтэй Join Me цэгийн платформ ажиллаж байгаа. За манай Join Me цэгийн мэн бол сая энэ нөгөө он дамнсан одоо шинэ жилээ гадаадад гаргах хүсэлтэй байгаа хүмүүсийн аялыг зохион байгуулад ерөнхийдөө шударж байна. За манай аялагчид одоо ч гэсэн тэнд явцгаач лээ. За одоо бид нэр дараагийн сонирхолтой борлуулалт руу орсон цагаан сар гэж нэг юм байна. Оо за. Шинэ жил дуусгүй цагаан сар гэдэг. Яг тэгэхээр мэдээж манай цагаан сар үнэхээр гоё баяр. Гэхдээ бас зарим нэг хүний тухайд цагаан сараа да зарцуулж байгаа тэр мөнгөө одоо өөр юм зарцуулах сонирхол бас нэг тиймэрхүү хэрэгцээ үүссэн байгаа л да. Тий, тэр зөв шүү дээ. Бид нар чинь нэг юуны төлөө нэгэнтээ олон өргөлж үзэлтэй ус гэж явж байгаа л чи цагаан сарын хаана юунд хаана өнгөрөх юунд зарцуулах гэж байгаа үг нийл шүү дээ. Тэгэхээр тий одоо ялангуяа залуу айлууд ч юм эсвэл ер нь нэлээд орчин үеийн айлууд бол ер нь тэгж байгаа гэж бодож байна. Тий. Зарим айлууд ч юм бүр цагаан сараар өөрсдөө энэ тэнд аялж явчаад одоо хөшчүүл хүртэл тэгээ буцаж урж ирээд нэг ресторанд нэг өдөр яг авмаар байгаа одоо нэлхсууд залуучуудаа хүлээж аваад цагаан сарын мэдрэмжээ авах гэх. Мэдрэмж авчаал тэгэл явчихдаг тийм болчиход байна. За тэгээд тэр зүгээр юм биш. Одоо манай залуучууд бол зарим нь болвол нөгөө цагаан сараар ирдэг асуултуудаас болоод ч гэдэм үү те ерөнхийдөө тий. Ер нь бол гадаадад нөгөө цагаан сараар байж хамсан гэсэн тийм хэрэгцээ сүүлийн үед бүр өсөөд байгаа байхгүй юу. За тэгээ тийм цагаан сараар гадаадад байж ахыг хүсэж байгаа хүмүүс зориулаад манайх дахиад нөгөө Таиландын 2 төрлийн аялал ярих гэдэг. Нэг нь болохоор шууд нислэгтэй Бангкок Паттайяг аялал. Тий. Яг манай хөтөч өөрийн хөтөч ажилдаг. Тэгээд за манай Join Me цэгийн мэн гээд манай пэйж рүү фэйсбүүкээр орох юм бол манай аялагч зүгээр ингээд битүү комент үлдээсэн байна. Үнэхээр гоё байсан шүү. Энэ аялал супер байсан. Хөтөч чинь супер, аялал чинь супер, буудал чинь супер сайхан баярлалаа. Баярлалаа гэсэн тийм комментод байгаа. Тэгэхээр манай Бангкок Паттайя аялал бол үнэхээр одоо эргэлзээгүй тийм сайхан аялал байдаг. Энэ маань яг 2 сарын 14-нд юу байж байгаа. Эхэлж байгаа. 14 Валентины өдөр байж байгаа. Нөгөөх нь болохоор Датунтай Таиланд аялал. Тий. Датун ч уг нь бол бас нэг шин чиглэл шүү дээ. Хятадын энэ олон хотууд ч ингээд жигд ингээд өсрөнгөө хөгжиж штэ. Тэгэхээр бас нэг хятадын захын буйтхан газар яаж хөгжиж байгаа вэ? Буйтхан хэдий авчиг одоо бас хөгжил гэдэг юм яаж мэдрүүлж чадж байгаа гэдгийг бас Датунаас харж болдог. Тэгэхээр Датун руу очлоо газраар явлаа. Тэгээд тэнцэнээсээ Таиланд нисдэг юм газрын гэх юм уу да. Газар нислэг хосолсон юм Таиланд аялал байхгүй. Энэ нь болохоор арай мэдээж газартай учраас арай юутай, урт хоногтой. Энэ нь бол яг 2 сарын 12-нд эхлэхээр юм аялал байгаа тий. Энэ дээр бас нөгөө гүйцэтгэл буюу манай хамтарч ажилладаг байгуул үнэхээр сайн олон жилийн туршлагатай. Гоноор аялах гоё шүү дээ ер нь. Гоё шүү дээ. Залуу хүн бол энэ Датунтай Таиландын авмаар. Нүүдгөөс арай хямдхан байхгүй. Хямдхан тэгээд газартаа явдаг учраас хэрүү одоо юу гэдгийг арай залуу илүү одоо нэг явалтаар олон юм үзмээр байгаа, мэдэрмээр байгаа юм бол ингээ хятадын газар тэр галт иргэднэрээр нь яваа Датуны тэр ерөнхий юмыг харлаа, ойлголоо, мэдэрлээ. Цаашаа Таиланд явлаа. Таиландын тэр урамсгал юм дэл ингээд нэг сумаар 2 тулаа боддөг юм байгаа. Тэгээд энэ ажиллал зохицуулж чадчихвал 2 хоног яалгаа юу авах вэ тий? Харин тий. За тэгээ энэ манай энийг болохоор гүйцэтгэдэг манай одоо Өвөр Монголын харилцагч компани маань бүр үнэхээр супер идэг байхгүй. Яаж супер идэг вэ гэхээр одоо манай офисер дүүрэн бэлэг идэг. Манай тэр хөтчөд манай тэр нөгөө хинд өгөөрөө тэнд өгөөрөө гэл бөөн хайр бэлэг идэг. Тэгж гоё хүний хайрладаг байхгүй. Яг ингээд гоё ах トゥ нар шиг бүр ингээ үнэн сэтгэлээс ер нь үйлчлэгч яг үнэн сэтгэлээсээ гарсан гараад байгаа мэдрэмж би нэг хийх стам хийж байгаадаа гэд өгж байгаа үйлчлэг хашаал өөр өгдөг. Тэгэхээр яг тийм мэдрэмжийг өгж ажилдаг болохоор байсгээл миний Өвөр монголчууд ч ястай ийм л юм хэрэгтэй гэдэм билээ гэл баахан бэлэг ирдэг. Бид нар ч ингээ байсгээл хүмүүстэй тэр нөгөө юм хумын дайх эсвэл илгэмжээр явуулах гэ ажилтай байдэн шүү дээ жоор нь. Бас нэг ажилтай гэж. Тэгэхээр та нар маань фэйсбүүкээр Join Me цэгийн мэн бас Instagram ч хийж болно. Эсвэл 77 44 39 39 гээд цаар холбогдож болно. Эсвэл одоо юу гэдгийг Google руу ороод Join Me цэгийн мэн гэдээ хайх юм бол манай өнгө үзэмт сайтай юм сайхан одоо манай платформ. За зарим хүмүүс бол вебсайт гэж хэлэх байх юм сайхан сайт байгаа ороод хараарай. За баярлалаа. За одоо дэлхийн 1-р дай. За ер нь 20 дугаар зууны эхний хагасыг ер нь багцлаад нэг ярьчих юм. За
21-р зууны эхний хагас одоо дэлхийн хэмжээний 2 дайн болсон. За нэг том санхүүгийн хямрал болсон. Энэ 3 том цохилт ер нь дэлхийд дахин чинь авж байгаа шүү дээ ер нь бол тийм. За нэгдүгээр дайн болоход хэдийгээр хоорондоо дайнтай боловч одоо яг л нөгөө Венийн конгрессийн шийдвэрээ мөрдөд хинч Швейцар руу халдаагүй. За энэ үед бол нөгөө банкны захирлууд баг Европ руу аялан тоглолт хийж байгаа байхгүй. Яг тэгвэл нэг цаг үе улс болгонд чинь цаг үе Европосгаа болцсон хүний хөрөнгө гэдэг чинь найдваргүй болцсон байгаа цаг үед одоо манайх л хамгийн найдвартай манайд хам хөрөнгө авч ирж одоо байршуулаарай гээл. Тэгэл тийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За бас энэ үед бол одоо улсууд дайны санхүүжилт гаргах гэж татвараа нэмж байгаа. Тийм тэгэхээр нөгөө татвараас бултах гэдэг асуудал одоо энд ирнэ эхэлж байгаа. За тэг валют одоо валютын хяналт та чангадах байгаа улс орнууд нь тэгэхээр одоо баячууд одоо хөрөнгө хилээр гаргаад Швейцарт хадгалуулах сонирхолоод их болсон. Ингээд Швейцарын банкуд улмаар Швейцар улсад зад хөгжих тийм эхлэлүүд тавигдчихж байгаа. Энэ нөгөө нэг элитүүдийг өөртөө татдаг учраас л тэгж хөгжөд байгаа байхгүй. Энэ дээрээс одоо нөгөө баг офшор гэдэг юм чинь гарч эхэлж байгаа шүү дээ. Нөгөө орлогоо олж байгаа нэг улс байгаад байдаг. Хөр байршуулж байгаа хөрөнгөө байршуулж байгаа газар нэг өөр улс байгаад байдаг. Тийм асуудал ч одоо энэ дээрээс ярьж яда үүсч эхэлж байна. Энийг яг бичиж би бодож исэн байхгүй одоо зуд болоход нохоо зоолно гэдэг шиг дайн хямрал болоход Швейцар зоолоод байгаа юм шүү гэд баг тий. Тэр чинь цагийг өгөөтгэд баячууд мөнгө аваад зүхтгаал боддог шүү дээ. Тэр утгаараа юм уу одоо энэ Европын орнуудаар аялж явж байгаад Швейцар руу орохоор годомж талбай нь илүү тогтой үйлчлэгээнүүд нь цаанаа нэг чамин годомжоор явж байгаа хүмүүс нь нэг юм гоё болсон тэгэхээр. Тий баг prime дээд зэрэглэлийн хүн юм ааш юм. Тий одоо бид нар чинь ингээл нэг юм Шингэрэлээ дотор явж байгаад одоо наран туул руу ороход ямар мэдрэмж авах тэрэн шиг яг Швейцарт байж байгаад өөр улсууд руу ингээд одоо нэрийн дуртаж явахад өөр Европ улсууд орнууд руу ороход энэ чинь бүр шаал Европ дотроо ийм ялгаатай байх гэж бодогддог шүү. Тэгтээ тэгэхээр одоо яг нөгөө мэдлэг тулгуурсан одоо тэр нэг эдийн засгийн салбарыг л суурь болгоцсон шүү дээ. Түүнээс тэр олон гоё уул хайрхтаа модоо огтлоод исэн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Яг хэвээр нь хадгалаа л тий. За энэ эрх зүйн зохицуулалт тал дээр одоо нэг ер нь бол баах. Одоо энэс хойш баг эрх зүйн зохицуулалтын талаар ер нь нэлээх асуудал ярих болчиход байгаа. Тэгээд баг энэ чинь 100 лавл нэг 100 мөн жил явж яж одоогийн төвшөндөө ер нь очсон байгаа даахгүй энэ Швейцарын Швейцарын одоо банк чинь нөгөө дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тусам энэ чинь нэг олон улсын асуудал болж хувирдаг. Тэгэхээр тэр мэрлөө ер нь нэлээд ороод явж байгаа юм. За Базелийн арилжааны банк Францын иргэдэд татвараас бултахад нь тусалж байсан гэдэг дуулиа 1932 онд хийгдсэн. Энэ чинь тухайн үед бол шууд тэр банкыг буруутгах боломжгүй. Үнэхээр шалгаад тахар банк ямар ч хууль зөрчөөг байгаад байдаг. Зүгээр л хуулийн төгөлдөр биш байсан. Тийм асуудлууд гарч эхэлж байгаа байхгүй. За тэгээд олон улсууд эргээд нэг юунда шахалт үзүүлсэн. Швейцар улсад шахалт үзүүлсэн. За Францын баячууд татвараас бултсан гэдэг бол Францын дотоод асуудал. Тий. Одоо бид нэр за Монголын ингээд янз бүрийн офшорч тэр банк ингээд мөнгө хадгалуулсан байна. Бид нар тэр банктаа заргалдаж чадахгүй байгаа. Харин тий. Тий. Харин тэдгээр Франц баячуудын мэдээллийг алдсан гэдэг нь Швейцарын дотоод асуудал болж явж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр одоо түүнээс хойш 1934 онд Швейцарын банкны хууль гэж гарсан. Тэр хууль нь болохоор за тухайн үед ингээд хэлэн гараад ингээд өнгөрсөн юм байж. Тэгэхдээ эн чинь нөгөө мөнгө төгрөгөө өхөн хатан одоо хамгаалдаг тэр баячууд чинь тэр улс төрд нэгдүгээр тэр баячууд бүгд тэр улс төрд лоббит байгаа. Хоёрдугаар тэр улс төрийн удирдагч чинь өөрсдөө бас тэр юунд банкнд хадгаламжтай мөнгөтэй байгаа даахгүй. Тийм болохоор яг бүр ингээд хүчтэй тэмцэж бас чаддаггүй. Өөрсдийнх нь ирэх ашиг. Тий, өөрсдийнх нь ирэх ашиг тэнд байгаа. Ашиг тооныхны зөрчилтэй л байхгүй. Тийм байна тий. Тийм болохоор одоо шахалт үзүүлсэн. Тэгээ одоо тэнгуут одоо нөгөө нэг Швейцар яаж нэхлэр 1934 оны хуулиар нөхөө үйлчлүүлэгчдийн мэдээллийг илүү найдвартай хадгалах гэдэг тийм л одоо байдлаар хуулиа чангадах гэж байгаа байхгүй. Бид нар одоо дахиж хизээч мэдээлэл олдохгүй гэж байгаа байхгүй тий. За энэ бол явандаа бас их асуудал үүсэх нэ. Швейцарын ямар нэгэн банк үйлчлүүлэгчдийн одоо мэдээлэл алдах нь эрүүгийн хэрэг болж хувирсан гэж байна. Швейцар дотроо бол шууд чорнд орно гэсэн мэдээлэл алдсан бол. Тийм байна. Яг энэ банкныхаа системийг бүрээсээ бүр нэгдүгээр зорилго болгож хамгаалдаг юм байна. Тий. Одоо бид банкны нэр хүндээ халдвал эсвэл банк байхгүй бол Швейцар оршин тогтнохгүй. Байхгүй хана шүү дээ. Эцгийн хамгийн том салбар нь тий. За үүнээс эхлээд одоо банкны нууцлаг гэдэг үг Швейцарын банкны салбарын тулгын чөлөө гэж байгаа маа гэж. Сайн ярьдаг тий. За дэлхийн 2 дугаар
дайн болонгууд энэ дэр реал политик гэдэг асуулт яригддаг. Энэ дэр цаг хугацааны аялал дээр байна уу да тийм цаг хугацааны аялал дээр гэж санаад байна. Өдлөн жил амраах нэг яг реал политик гэдэг дугаар нэг хийсэн. Одоо эн чинь яг нөхөд жижиг ч юм уу нэг буфер гэдэг бамбай улсуудын бас нэг тавилан байгаад байгаа. За дэлхийн том гүрнүүд өөрсдийн гэсэн үзэл сурталтай тэрэг байгаад шиг экспортлдог. Тэргээр дэлхийд манлайлна гэдээ явж болж байна тийм үү? Үндэсний ухамсар юу хийж байдیں۔ Жижиг болон дунд улсууд бол яг бүх юм маш практик төвшөнд авч явж явахгүй л болвол тэр ер нь аюултай байдаг. Ер нь Монгол улс чинь тэгж байгаа шүү дээ. Одоо ингээл Орос Украины дайн болж байна. Бид нар арчлан парламентын зарчмаар явж байгаа. Бид нар одоо авторитар энэ биш те. Бид нар хаавч нам маань ингээд одоо солигдоод яваад байдаг. За сүүлийн жилүүд бас өөр асуудал ярих гадаж магадгүй. Тэгэхдээ бид нар хаавч нөгөө арчлын арал гэж явж байгаагийнхаа хувьд бид нар барууны талдаа байх ёстой боловч бид нар сая жишээ нь ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байхгүй. Энэ чинь реал политик буюу энэ удаадаа юу гэж дуурсан бид нарт ашигтай вэ гэдэг. Швейцар улс бол яг энэгээр явдаг. За Швейцар улс өөрөө оршин тогтнохын тулд нацист Германы бусад улсаас тонс нь 400 сая $400 алтыг худалдаж авсан. Одоо алтыг худалдаж аваад оронд нь валют өгсөн гэсэн үг шүү дээ. За Адольф Гитлер өөрөө Швейцарын банкд 1.1 тэрбум Райхмаркийн хадгаламжтай байсан. За германчууд энэ их хадгаламжийн ихэнх нь үхсэн хүмүүсийн мөнгө л гэсэн үг шүү дээ. Нөгөө дайнд одоо дээрэмдээд авцсан байна. Зөндөө бол еврейч чинь голтол баячууд байдаг шүү дээ. За энэ бол 90-ад он бүүн асуудал болсон юм бэл. За нэг ийм асуудал байна. Дайны дараа Швейцар улс одоо нилээд хил амд орсон. Тэгээд засгийн газар нь одоо хуралдаад германчуудын алтны тодорхой хэсгийг одоо холбоотнуудад дайны нөхөн төлбөр болгож өгсөн. Энэ чинь ер нь тэгэл хоёр тал тоглоод байгаа шүү дээ. Тухайн үед бол өөрсдөө оршин тогтнохын тулд одоо юуны нацист Германтай санхүүгийн арилжаанд орцсон. Дараа нацист Герман ялагчлаа. Тэгэнгүүт ер нь бол баг Герман хэл хүүхтэй л байгаа даа биш ээ. Швейцар хэл хүүхтэй л байгаа даахгүй. Ингиж оршин тогтно гэж манайхыг байгуулаа үсттэй. Угаасаа тий. Анханасаа бүр тий. Одоо бид тэрийг буруутгах аргагүй та нар. Тэгээ одоо та нар ямар хэдүүл ямар тогтолцоонд юу зөвшөлтөд хүрэх юм гэдэг л юм яриад явчихж байгаа байхгүй. За тэгээд одоо тэгэхэр чин одоо нэг дэлхийн хоёр дайныг давчиж байгаа. Нэг том санхүүгийн хямралыг давчиж байгаа. Тэгэхээр эн чинь нэр хүнд нь бүр найдвартай гэдэг нэр хүнд нь бүр амар өснөж. Тэгэл одоо бүр ингэ нэр хүнд нь одоо буудсан байгаа юм да. За тэгээд 1945-аас 70 оны Швейцарын банкны салбарын одоо алтан үе гэж нэрлэдэг. 20 дугаар зууны эхний хагасын самонд огт өртөөгүйгээр үйл барам харин ч өмнөхөөсөө илүү сайжирч гарч ирсэн ганц зүйл гэвэл Швейцарын банкны салбар. Бусад бүх талаар дэлхийн ертөнцид оройтсон. Тий. За энэ чинь бас нэг 42 дугаар дайны дараах дэлхийн бас хөгжлийн бүүн болсон цаг үе байгаад байгаа шүү дээ. Ялангуяа Америк, Европ ч нэг сэргээн босголтын үе юм игээд явчихж байгаа тий. За энэ үчир аачлаар үйлдвэрийн эзэд за янз бүрийн хаад ноёд шинэ одоо улс төрийн удирдагчид те тэд нар мөнгөө Швейцарын банкнд л байршуулах гэж хошуурдаг болсон. За хүйтэн дайны үед дэлхийд тэн голороо хуваагдсан байхдаж Швейцарын банк төлбөртэй Швейцарын одоо улсын бодлогын төлбөртэй төвийг сагсаар л байсан. Тэгжээж л оршин тогтно гэж байгаа учраас те. За одоо нэг Латин Америк, Европ, ойролт орно гэсэн тогтворгүй бүс нутгийн хөрөнгө оруулагчид те тэр чи одоо битүү авилгачтай байгаа шүү дээ. Тэд нар бол бас бүгдээрээ Швейцарын банкнд хамаг хөрөнгө авч байршуулдаг. Тийм болж явсан. Тэгэл одоо нэг үе дэлхийн нийт офшор хөрөнгийн тал нь Швейцарын банкудад байрлаж байна гэсэн. Швейцар ямар жижиг юм ямар бага намтай вэ? Тэр мөрийн бодоход дэлхийн бүх офшор хөрөнгийн тал нь тэнд байрлаж байна гэж байгаа шүү. Гүм хүнд байна. Даас маагчтэй бүр ингээд жинхэнэ шижир алт шиг бас байгаад байгаа байхгүй тий. За тэгээд Credit Suisse гэдэг нэг төрлийн ярьсан. За Швейцарын банк корпорац, Швейцарын холбооны банкны салбарууд одоо Нью-Йорк, Лондон, Хонконг гэх мэт одоо дэлхийн санхүүгийн төвүүд байгуулагдаж дэлхийн зах зээл том тоглогчд болж байгаа. Одоо эдгээр чи хөрөнгө оруулагчдын банк болж явж байна гэсэн үг байхгүй. Хөрөнгө оруулалтын банк тий. За Британий хөдөлмөрийн намын дарга ерөнхий сайд Харалд Уилсон гэдэг хүн Цюрихийн анхайнууд гэж нэрлэдэг байсан гэж. Тэр нөгөө одоо юу нэ Швейцарын банкны захирлуудыг анхайнууд гэхэр чи нэг тийм хүмүүн бусын нэг тийм шидтэн маягийн байгаад байгаа. Тэгээд далдаас нэг юм ингээл
гэж хөдлөж идэг юм шиг те. Тэгэл нөгөө эргэцэн орчноор нөгөөдөлтэй чи оролт ихээр болдгоо. Тэгээ Швейцар улс гэдэг нэг тийм маш өвөрмөц статустай улс байгаад байдаг. Тэгэхээр тэгээд уурлаа тэгж хэлж байгаа байхгүй. Тэгтэл нөгөөдөл нь энэ нь болохоор эднэр ч эн чинь бол магтаал штэ. Та нар одоо би надаа ингээд мөнгө хадгалуулбал тэр чи би ид чидэ юм шиг хамгаална. Тий. Ямар ч тайм болсон ид чидэ юм шиг бид даваа туулж гарч чадна гэсэн одоо тийм одоо хэлсэн шүүмжил хэлсэн үгийг нь одоо ургуулад нэг тийм брендинг болгоод ингээ аваа явцсан. Тийм одоо залтайгүй юм айхтар хүмүүс. Толгойтой юм аа. Байгаад байгаа. За хоёулаа дараагийн хамтрагчаас хамтран ажиллагчаас танилцуулчаад агуулга их байгаа жоохон хурдан ярих хэрэгтэй болчиход байгаа шүү. За. Би сая нөгөө юг хардлаа. Ханш харлаа. Тэгсэн чинь Швейцарын франк чинь одоо энэ дэлхий дээр байгаа хамгийн одоо өндөр ханштай валют хоёрт орж байгаа юм шүү дээ. Нэгт нь 4700 одоо би энэ гөөгөөс харж байна л да. Английн фут 4700. Тийм. Хоёр дахь нь одоо манай төгрөгтэй харьцаж байгаа харьцаа 4400. Швейцар франк байна. Франк тий. Дараагийнх нь юу ордیں۔ Евро орж байна. Тэгэхээр энэ евро ч бас л чамгүй чангал байлаа шүү дээ тийм currency тэгт чинь энэ бүр тэрнээс дэш байгаа юм биш үү. За манай өнөөдрийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за бидний хамгийн одоо дотны туслагч хайртай тий одоо ч гэсэн биднийг үзээ сууж байгаа алтан гишүүд байна. Ажиллаж байна. За манай алтан гишүүдийг одоо инх цагийн маш одоо чухал юм төслийг одоо нөгөө галт ингээд цочил нэмж байгаа юм хүмүүс гэж хардаг л да. Яг тэгэхээр одоо ерөн сүүлийн үед бүр л их мэдэгдээд байна. Одоо манай од мөндөр сууг энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш залуучууд түүхээ сонирхдаг болчлоо. Тэ. За газар зүй мэдлэгтэй болж эхэлж байна. За тэр шинжлэх ухааны чинь илүү сонирхдаг болчлоо. Тэгээ одоо энэ өсч өндөж байгаа хүмүүс ийм гоё өөр ийм дуртай зүйлтэй болно гэдэг чинь маш чухал байхгүй. Би одоо дахин хэлдэг л дээ нөгөө Монгол Улсын их сургуульд суур шинжлэх ухаанууд буюу биологи, хим, физик гэднэр чи оюутан болсон. Одоо манай нөө цогтой илүү мэдж байгаа ха одоо нэгдүгээр курст нэг маш зөв хүүхд орно. За тэгт чинь бүр хамгийн өндөр тэтгэлэгтэй шүү дээ. Олимпиадад орсон бол тэгсэн бол ингээд манад орж ирээрэй л гэл ингээд хамгийн гоё тэтгэлгүүд болон тэр салбарт байгаад байгаа юм нэ. Оюутнууд орж ирэхгүй байгаа. Яг тэгэхээр шинжлэх ухааны үн цэн гэх юм уу одоо тиймэрхүү юм жоохон тийм бүдүгхэн харагдаад байгаа байхгүй хүүхдүүд юм байна. Ирээдүйд болсон залуус юм байна нүдэнд. Гэтэл энэ манай сууг одоо ажиллаж ихснээс хойш тэр орон зайлуу ингээд хүчтэй маш олон хүүхдүүдийг ингэж оруулж байгаа. Тэнгүүт ээж аваа мэдрээд эхэлж байгаа байхгүй юу? Хүүе нөгөө хүүхдүүд нь ингээл од мөндөр дээр үтсэн одоо бэлгүүн хасаа хоёрын ярьсан тэр гой шинжлэх ухаан юу гэдэг квант физик. Тэгээд бид нар чинь тэр дотор явж байгаа крипто гэдэг өөрсдийнхөө сонирхож байгаа бүх юмыг маш энгийн үйлдэлгээр. Ер нь нөгөө нарийн мэдлэгийг хэлбэршүүлж гэж одоо чи бид хоорондоо яриа сууж байгаа шиг ингэж ярина гэдэг чинь л одоо чухам мэдлэг байдаг шүү дээ. Одоо чадвар байдаг. Тэгэхээр ийм гоё юмыг хийж өгдөг энэ алтан гишүүдтэй бид нар бол талархаад баршгүй. Талархаас гадна дахиад бас энэ алтан гишүүд болоод бидний энэ гоё гэгэн үлсэд нэмэр болох боломжтой шүү гэд одоо манай Битариагийн дунд нөгөө дансан тэгээ юутгаа байж ин л да QR кодтойгоо тий алтан гишүүд болсон хүмүүстээ бид нар чинь бас гоё ингээ од мөндөргээ тэмдэг өгж байгаа жилдээ нэг удаа төрсө өдрөө тэмдэглэж гоё уулздаг тэгээд манай тэр уулзалт бол үнэхээр ингээд үнэхээр халуун дулаан гоё уур амьсгалтай гоё баяр болдог тэгэхээр ийм одоо алтан гишүүд болох боломжтой манай одоо нэвтрүүлгийг тэр радиогоо орч бай, YouTube сувгаар орч бай, Facebook-ийн лайв орч бай үзэж байгаа хүмүүс маань ингээд бүгд бидний нэг болох боломжтой шүү гэж уриалж байна. За баярлалаа. За одоо чинь за 50-аас 45-аас 70-аад оныг алтан үе гэж нэрлэсэн шүү дээ. Одоо 70-аад оноос асуудал үүсч эхэлж байгаа. За 70-аад оны сүүлээр Швейцарын зарим банкны салбарууд одоо зарим банкны зарим салбарууд гэх юм одоо энэ чинь дотоод хитрхи том болчлоор нөө бүх салбар дээр хяналт явуулга тавихад одоо хэцүү болж эхэлж байгаа юм л да. Зарим салбар нь мөнгөгоос асуудал холбогдож эхэлсэн. За тэрнээс хойш одоо банк санхүүгийн ёс зүй хариуцлагын реформ
одоо хийгдэх ёстой болж эхэлсэн. Тэр чинь нөгөө реформ хийж нэг тогтохгүй л бол тэр чинь баларна шүү дээ. Швейцар гэдэг улс ч тийм. За санхүүгийн гэмт хэрэг гэдэг ойлголт мөн одоо энэ үед одоо дэлхийд их хүчтэй яригдчих эхэлсэн. За Швейцарын социал демократ намаас за социал демократ гэхэр ч одоо зүүнний гэхээр одоо хувийн банкны салбарын эсрэг нөхдөд гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. За санхүүгийн ил тод байдлын хууль санаачилж үндэсний санал асуулгаар явуулсан. Тэгсэн чинь ард иргэдэнд 73% эсрэг үүссэн гэж. За. Яг гэвэл банкны нууцлал энэ банк гэдэг чинь одоо мэдээллийн нууц найдвартай нууцлалдаг гэдэг дээр манай улс ч орчин тогтнодог шүү дээ гэдгийг ард иргэдийн түвшинд мэдээд байгаа байхгүй. Тий. Тийм үе байсан гэж. Энд бол за 70-аад оног ярьж байгаа тийм. За хар тамхины дэлхийн хэмжээнээс сүлжээнүүд хүч авсан нөгөө Escobar чинь дэлхийн хэмжээний нөхцөл болж ихсэн. Их гүрний засгийн газрууд одоо тэдэнтэй одоо тэр картелүүдтэй тэнцэж ихснээр Швейцарын банкуд хууль гишүүний байгууллагатай хамтарч ажилладаг байсан. За 1986 онд гэх чинь одоо Филиппинийн дарангуйлагч Фердинанд Маркос гэж нэг тиймд нэг нөхөр одоо хууль бус олон зуун сая доллар Швейцарын баахан банкуд ингээ тараагаад байршуулсан. Тэр нийлэрсэн. Тэгэхээр чи ард түмэн араас нь ингээ шүү дээ. Тийм шүү дээ. Дээрээс нь олон улсын одоо дарамт шахалч гэсэн одоо ингээ одоо орж ирэн тий. За олон улсын дарамт шахалтад орсон банкуд хууль журмаар удаа хөөцөлдсөний эцэс засгийн газарт нь одоо тэр мөнгийг буцааж өгсөн гэж байна. За хэдийгээр нууцлалтай боловч бас арайч алуурчин, авилгач, төрийн уулгаач нартай хамтрахгүй гэдгээ ер нь харуулж эхлэх шаардлагатай болж эхэлж байгаа. Энэ зүйлээд урд нь бол хэнч байсан хамаагүй. Тэгээ тэр чинь угаасаа бид нар одоо нөгөө эргэж хараад тэр дарангуйлагч байсан, тэр алуурчин байсан, тэр авилгач байсан гэж хэлээд байгаа болохоос тухайн үед бас хин хэнийг мэдхэр хэцүү шттэ. Тий Эскобарыг ч гэсэн тухайн үед бол ерөнхийлөгч нэр дэвшээд явж исэн хүнийг ч одоо ерөнхийлөгч биш юу нэлээ. Тэр чи ямар ч нэг төрийн албанд очиод нэр дэвшээд явж байгаа шттэ. Тэнгүүд чинь бас тэрийг шууд мэдэх албагүй л байхгүй. Эндээс нөгөө нэг due diligence гэдэг чинь одоо тухайн хүний одоо цаад мэдээллийг шалгах малгах гэсэн асуудал чинь бас энэ үеэс эхлээд яригдж эхэлж байгаа юм лээ. За 90-ад оны дундуур дэлхийн одоо еврейчүүдийн конгресс тэргүүтээ одоо янз бүрийн еврей байгууллагууд одоо байгаа штэ тий. За Холокостод буюу одоо нөгөө юуны нацист Германийн хядлагад өртсөн, амь өргөцсөн хүмүүсийн одоо хөрөнгийг хадгалж эргэлдүүлж байна. Одоо зохиостой хүмүүст нь өгсөнгүй гэсэн зархыг өсгсөн. Энэ бас амар том хэрэг болсон. Одоо дайны үеэр ингээ амжаад мөнгөө байрлуулсан байсан. Дааж дайнд өргөтчих. Тэнгүүд тэр мөнгө нь эзэнгүй тэгэл. За нэгдүгээр дайнд өргөтөж чинь ар гэр нь авч чадахгүй. Хоёрдугаар нөгөө зугтаж энэ тэнд явсан хүмүүс чи бичих баримтанд байхгүй болчихно. Би гэдгээ нотолж чадахгүй тэр мөнгө авч чадахгүй. Тэгэхээр эн чинь нөгөө найдвартай гэдгээр алдартай банк чи хичнээн би мөн штэ гэд одоо тухайд фото зураг мөрг яадаг чинь тэр яг тийм байсан уу юу тий одоо нэг authentication гэдэг чинь тий баталгаажуулах тэр процесс нь бас тухайд бас ямар ч байсан тий тэгэхээр одоо тэр магадгүй 10 хэдэн жил мэл ч юм уу ингээд өөр нэр мэрээр амьдарч байгаад ингээд яваад очдөг ч юм уу. Тэгэхээр иргэний бүртгэлийн асуудал гараад. Тэгээд тэр энэ еврейчүүд одоо 40 жил хэл ам хийсэн л байна л та. Тэр дайнаас хойш баг ингээд эн чинь 90 он гэдэг чи 40 50 жил ингээд 50 жил ингээд хэл ам хийж яваад өр хүүхэд нь хэл ам хийж яваад. Тэгээд нөгөөдөл чинь болохоор яг өгөхгүй гэж бодоагүй л байх. Зүгээр л баталгаагүй байна. Тэгэл нөгөө баахан еврейчүүдийн мөнгө болтсон. Одоо энэ мөнгөд яах хэвээр мала. Хүн аваад ирэхээр тэр чинь бас нөгөө буруу юм бас биш шүү дээ тий. Тэгээд дээрэс нь бас нэг буруу давлгаа явах магадaltaй шүү дээ. Очоод би тэр байна гэж мөнгө авчдаг ч юм уу. Тэгээд тэр чинь нөгөө нэг найдвартай одоо баталгаатай гэдэг одоо оноогоо алдах гэдэг нэр хүндээ алдахгүй тул тэгж явцараад тийм баахан хэрэг үүссэн. Одоо энэ бол том хэрэг үүссэн. Энэ дэр нэр өөрчлөгч ёстой байж болох юм байна. Манай хэлмэгдүүлэлтийн үед гэхэд одоо миний өвөө гэхэд чинь яг жохон 4 5 настай байхад нь аавыг ингээл нүдэн дээр нь авч яваал одоо ноён байсан учраас аваад ингээд эхлэмдүүлсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хүүхдийг нөгөө буудуулахаас өмнө одоо ойрхон байдаг ламда за миний хүүг ингээ өөрөөрөө овоглоод аваад яваараа гэж захиж амжсан байгаа байхгүй. Тэнгүүд тэр чинь шал өөр овогт өөр хүн болчихж байгаа. Тэгээ буцаад уул нь миний аав чинь энэ хүн юм аа. Наа хөрөнгө чи миний хамаа гэдэг батлах гэж бөөнл юм болж яг ижилхэн гэсэн тийм. Одоо эдгээр чинь еврей гэдгээ нуу штэ. Еврей биш харагчих гал өөр нэр аваал ингэсэн байгаа штэ амьдралын тулд тийм. Тэгэл айгүй зарим тэгэл айг бол нэг хөрөнгөний хэрэг зарах хийж явахаас айгаал тэр чигээр хайсан байдаг ч юм уу тиймэрхүү асуудал байсан байж таараа штэ тий. За тэгээ 1998 онд тийч 8 жил үргэлжилсэн хэрэг болж байгаа байхгүй баг. Авшаа 3 4 жил үргэлжилсэн тийм хэрэг байна. За тэгээд энэ одоо эцэст нь
1.1 тэрбум $1 одоо хохирогчд эдний арга эрт олгосон. За энэ дээр бол нөгөө Швейцарын засгийн газраас уучлалт хуугаад ингээ ханд мэнд бүхсэн тийм асуудлууд байгаад байгаа юм байна. За мөн тэр жил одоо Швейцарын холбооны банк, Швейцарын банкны корпорац хоёр нэгдээд одоогийн UBS гэдэг том банк байгаа. Тэр банкыг одоо байгуулсан. Энэ бол бараг л тухайн үед дэлхийн хамгийн том банк байсан гэж байна. За Credit Suisse банк бас одоо нэг Америк нэгдсэн улс, Европт олон энэ нэг үйл ажиллагаа явуулдаг. Нэг банкуд ингээл зайлгаал байгаа байхгүй. Эдгээр чинь нэг амар тийм акул шиг байдаг шүү дээ, тий. Ер нь ямар ч байгууллага томорхороо ялтчгүй л өөртөө нөрсөлдөх гээд байгаа байгууллагыг залхихад хүрдэг. Тэгээд эднэрийн нөгөө хэдэн ингээд том конгломерат энд нэг үйлчлэлэр тэр чинь бас аимшигтай хямралд хүргэдэг гэдгийг одоо 2008 оны санхүүгийн хямрал дээр ярих гэдэг байгаа байхгүй. За ингээд том бүгдээрээ том магнатууд болцсон. За энэ эрчимтэй өсөлтийг одоо Швейцарын засгийн газар чинь гүйцэх гэж бас яг ядж байгаа. Яг үл энэ чинь амар хурдан шин эрх зөрчин дүүсээд яваад байгаа байхгүй. Энд яаж зохицуулах? Энэ чинь дандаа шин хаана ихтэй жишийг авах боломжгүй. Тэгэнгүүт энэ дэр чинь хууль дүрмийн нэг хооронд нэг хилцэж явах гэж бас зовж байгаа байхгүй. Швейцарын засгийн газар чинь. Яг үл нөгөө том банкуудынхаа жолоог алдчих юм бол нөгөө банкуд чинь эргээд дэлхийн зах зээлд айгу том одоо нэр хүндээ алдсан үйлдэл хийчих юм бол тэр ус оршин тогтнох асуудал хөндөгдөх гэдэг чинь тийм. Яг ийм үйл явдал 2008 онд болсон. Тэрийг одоо ярих гэж байгаа. За 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал гэж. Энэ юу болсон бэ гэхээр дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкуд бүгдээрээ шахуу их хэмжээний найдваргүй зээл өгсөн. Subprime одоо дэд зэрэглэлийн гэх юм уу одоо зохих төвшнөөс арай доогуур төвшнө гэж байгаа юм шиг нэг тийм утгатай. Тийм одоо баахан юу өгсөн зээлүүд өгсөн. За тэгээд тэд нар бүгдээрээ найдваргүй зээл болж хөвөрлөдөг яг. За энэ дээр нөгөө баахан нөгөө юуны зах зээлийн янз бүрийн хүчин зүйл ингээ нөлөөлсөн. Эдгээр чинь юу гэдэг юм л да. Энэ дээр би болоход бас нэг засгийн газрыг Америкийн засгийн газар энэ Америкт ихэлсэн юм л байхгүй. Тэгээд нөгөө Америкт үйл ажиллагаа явуулжсэн том хөрөнгө оруулалтын банкнууд чинь нөгөө олгосон зээл мэлтэй холбоотой янз бүрийн үйл ажиллагааны эрсдэл дэлхийн янз бүрийн өөр гад нөгөө эрсдлийн самангууд үүрүүлээд ингээд явчихгоот ингээд дэлхийн хэмжээний хямрал болоод доош цөмөрцөн. Тийм асуудал ер нь яригдаад байгаа юм. Би одоо банк санхүүгийн хүн биш. Тэгтээ чадхаараа л тайлбарлаж байгаа юм шүү. Тэгээд нөгөө баахан найдваргүй зээлүүд ингээд өгцөн. Тэгээд тэр чинь бүгдээрээ нэг татан төвлөрүүлж штэ байрнуудаа бүгдээрээ ингээ банкнууд хураагдаад. Тэнгүүд бүгд тэрний чинь юунууд бүгд унд юм байгаа штэ. Ханшин бүгд хэд 10 мөр дахин унаа штэ. Тэр худалдаж авах юм байхгүй. Тэгээд санхүүгийн хямрал болцсон багт. Тэгээд тэн дээр чинь одоо банкуд дампуурах асуудлууд ирэх гэж байгаа юм. Тэгтэл нөгөө Lehman Brothers гэх том банк Америкас гэвэл Lehman Brothers байсан, Goldman Sachs байсан. Энэ дээр бол юуны Швейцарын UBS гэдэг банк оролцож тэр дунд тавьж явж байгаа юм. Нөгөө эн чинь нөгөө юу яд юм бэ л да. Нэг амар том зах зээл бий боллоо. Тэрийг хэн төрүүлж ингэж эзэлж залгиж ингэж авах уу гэж айгүй өрсөлддөг. Тэрэн дээр ингээд том хэсгийг эзэлж чадаагүй нь магадгүй ирээдүйн ямар нэгэн санхүүгийн цохилтонд оруулахаараа тухайн үед тэр зах зээлээс арай том өмхөж авч чадсандаа залгиулдаг. Тий. Нэг тийм л одоо сэтгхүү бий болчиход шүү дээ, тий. Уралддаг тий. Тийм ээ. Тэгээд тэр нэг давмгаалын амар хүчтэй харгас л одоо өрсөлдөөнд орж. Тий, одоо жинхэнэ зэрлэг капитализм гэдэг. Тийм чи өрнөд. Тэгээд одоо энэ нөгөө токсик асид гэж хэлээд байгаа байхгүй. Тэр хурааж авсан бүх байшингууд. Үндсэндээ Америкийн одоо нийгэм тухайд ямар байдалтай байсан гэхээр баахан гудамжинд гарсан баахан хоос орон сууц. Тий. Балаа юм бэ тий. Тийм одоо би болсон. Тэгээд тэр чинь одоо ингэдэг байхгүй. Нөгөө банкуд том too big to fail гэдэг ойлголт бий болчихдог. Дампууруулж болохооргүй нүсэр гэдэг ойлголт. Яг гэвэл тэр банкыг дампууруулчих юм бол хэдэн 100 сая хүний хадгаламж салхинд гэсэн. Тэр чинь нөгөө пенс нөгөө тэтгэврийн хадгаламж гэл зүгээр энгийн иргэдийн хадгаламж энэ төр хэл зөндөл юмуд байгаа гэж. Тэгээд хадгаламж гэдэг чинь бас эмзэг юм шүү дээ. Тий, харин тий. Тэгээд эн чинь одоо эцсийн нүндээ юу болж хөөрөх вэ гэхэл нөгөө энерги хадгалагдах хууль гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэр одоо тэр хүмүүсийн хадгаламж ч юм уу тэр хүмүүсийн төлжсэн зээлийн төлөлт гэдэг ч юм маш их одоо барилга одоо эзэнгүй барилга байшин болоод хувирч байгаа юм болоодаа л гэж би ойлгосон байхгүй. Тий, тийм байдалтай болсон. Тэгээд тэн дээр чи одоо банкуд ингэж байгаа. За хамаагүй дампуурч. За. Би яд ш оронд орнод. За нөгөө тэр бүх хадгаламж чи алга болно.
Та нар дараагийн сонгуул дээр уннаа. Унах байтугай та нарыг ард ирэх чи алан шүү. Тий. Бослого тэмцэл болно шүү. Нийгмийн өмнө саман болно шүү. Гудамжинд гарч заалдах мөнгө хүмүүс чи илүү л уртай гэж таарч тий. Тий. Тийм болонгоо тэр чи бүгдээр засгийн газар л буурах шүү дээ. Тэгээ тийм л одоо тийм шантаж тавьд юм байна л дээ том банкны захирлууд. Тэнгүүт чинь яа дээ. Төсвийн мөнгөөр нөгөө банкуудыг дампуурлаас аврах хэрэгтэй болж байгаа юм. За тэгвэл Америкт бол Lehman Brothers-ыг дампууруулсан, Goldman Sachs-ыг аварсан байгаа. За тэгээд энэ Швейцарын UBS банк яасан бэ гэхээр 6 одоо Швейцарын засгийн газрын төсвөөс 6 тэрбум доллар гаргасан. За Швейцарын засгийн газрын төсөөг үл яг жижиг гэж шүү дээ Америкт харьцуулахад тий. Чи банкуд нь л амар баян байгаа болохоос шүү дээ. Энэ тэгтэл энэ маш одоо хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан амар өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа явуулаад баахан ялдарсан хөрөнгө ингээд өөртөө татан төвлөрүүлсэн. Тийм байдалтай болцсон энэ UBS банк нь 6 тэрбум долларын амьтараа хийж байгаа байхгүй засгийн газраас нь бараг л бүр биширж шүү. Одоо энэ банкны эзэдийн нэг мянцсан ухааны тий амар тийм засгийн газрыг хүртэл одоо гэдэг ашиг сонирхол юу гэдэг ирээдүй юмтай ингээ базаад хуульчлаад дүрмжүүлээд ингээд боогоо тавьчихсан шүү дээ. Энийний цаана еврейчүүд байгаа шүү гэж ярьдаг хүмүүс одоо хүртэл байдаг шүү дээ. Супер юм а тий. За тэгээд тэнгуут нь одоо Швейцарын үндэсний банк гэх тэр банк нь одоо 60 тэрбум долларын ялдарсан хөрөнгийг худалдаж авсан. Тэр заад бид нэр ямар ч байсан одоо ямар нэгэн байдлаар эргэлтэнд оруулъя. Тэгээ одоо нэг 20% байдаг чинь 30% алдагтал та чамаагүй гарыг гэсэн үг л واخгүй юм чинь. Ер нь бол тийм одоо байдлаар нэг сонин дүр төрх санаанд орчлоо. Энэ банкны эзэд засгийн газрыг ингээ хоолооноос нь бацсан тий. Тэгээ би унвал ингээ цогтл унана. Ингээл бид шүү дээ. Тий одоо хоёулаа хамт шүү. Тий. Тийм байдалтай болчихж байгаа байхгүй тий. За энэ дээрээс одоо баахан transparency гэдэг асуудлууд маш ихээр яригдчих эхлэх юм бэл. За 2010 оноос эхлээд Швейцар улс хөрөнгө оруулалтын банкны хамгийн чанга хуультай болж өөрсөн ер нь. Яг гэвэл энэ банкны шинжилэл реформ болохгүй бүтэхгүй юм болсон юм байж. Америк тийм болсон. Дэлхийд дахин санхүүгийн сүрэл болсон. Тэгэхдээ реформ дээр бид нар дахиад хамгийн тэргүүлэгч, хамгийн шинэлэг, хамгийн шийдвэртэй арга хэмжээ авдаг улс нь байх хэрэгтэй. Ягаад гэвэл эргээл түрүүний ярьсан юм. Банк л байхгүй Швейцар гэдэг улс байхгүй. Тийм байна. Тэгээд дээр нэмээд алдаагаа ямар сайн засаад дараагийнхаа тэр нөгөө хөгжүүлэлтэнтэй хийж чадд юм бэ тий. За яг энд Америкийн талаас амар шахалт үзүүлсэн юмнууд бас байгаад байгаа. Тий. Америкчууд одоо л нэг жоохон янз бүрийн асуудал яригддаг. За яг үеийн үед л асуудал яригддаг боловч бас ер нь айгүй чанартай сайн болсон шүү дээ. Ер нь нөгөө юун дээр ярьжсэн шүү дээ. Юу олон улсын нэг санхүүгийн тоглогчид ингээ байс хийгээд ингээ хөөсрүүлэл хаглал цөмлөл тэр нэг үзэгдлийг чинь за тэр нь зориудж байна уу эсвэл дэлхийн одоо анхудаа тийм одоо хямрал үүсчингүүд яа эн чи ингэж хямрд юм бэ штэ гэж нэг анхудаа тэр юунууд санхүүгийн тоглогчд нь бас тухайд мэдчихсэн байж болно шүү дээ. Тэн дээр Европт ямар юу болсон ихэр фашизм л гарч ирсэн шүү дээ. Тэгээ бүх юмыг улс дээр төрийн мэдл авах хэрэгтэй байна гэдэг юм анхаарчсан. Тэгтэл Америк бол тийм шийдэл хаагүй холбооны нөөцийн банк гэдэг юм байгуулаад тэн дээр одоо банкны регуляшн дээ. Банкны янз бүрийн хууль эрх зүйн орчныг ингээд аажмаар бүрдүүлээд ингээд явсан шийдэл гаргасан улс ч одоо юу шүү дээ. Америкийн засгийн газар шүү дээ. За ийм одоо ийм улс одоо засгийн газар маань шахалт үзүүлсэн. Бараг дайнаас хойш Швейцарта байнгын маргаантай байсан. Америк одоо Швейцарын банк. Яг тэгвэл нөгөө мафийн толгойлогч нар байна. За засгийн газрын янз бүрийн авилгачд нь байна. За тэнд юу ер нь болохгүй бүтэхгүй буруугаар юм аргаар мөнгө болдог. Бүх нөхдөж аваач Швейцарын банкнд мөнгө хадгалуулдаг. За тэгсэн чинь анх удаа бид нар болохгүй байсан юм байна буруу байсан юм байна. UBS гэдэг тэр банк нь буруугаа хүлээж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь Америк гар бариад бугуу барьсан. Одоо тэгвэл ийм реформ хий. Тэ тэгжээж л одоо дахиж цаашдаа хамтран ажиллана. Тэгэхгүй бол Швейцарын банкнуудын хувьд Америкийн зах зээл хаагдах гэсэн. Тэ тийм одоо тэр чи баг 10 тухайд баг 10% нь байсан гэдэг үлээ дээ. Нийт нөгөө юм хадгалуулаад байгаа нөхдүүдийн тий. Тийм байсан. За тэгээд за 2009 он дээр одоо нөгөө 9 онд тэр нэг айгуу одоо Швейцарын банкуудын эсрэг том хэрэг үүсгээд тэн дээр Америк нэг зүйл ялсан багдаг. За. Тэрний одоо ялсны дараах шийдвэр нь юу вэ гэхээр Швейцарын банк энэ банкуудын баг 160-70 жилийн түүхэнд анх удаа одоо хадгаламж эзэмшигчдийн нэрийг Америк нэгдсэн улсын засгийн газарт буюу одоо ямар нэгэн одоо
Ямар эрх бүхий этгээд тий засгийн газарт нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн, мэдээллийг гаргаж өгсөн ийм тохиолдол болсон. Тэгэхээр бидний ойлгоод байгаа авилгачид одоо хамаг л одоо болохгүй бүтэхгүй хүмүүс энэ улс төрчид одоо хинч үдийн тэд нар аваачиж одоо юунд одоо Швейцарын банкнд хамаг юма одоо байхгүй бол хадгалуулж ядгаа гэдэг ойлголт энэ үеэс эхэлж байхгүй болж байгаа. Тий 2009 оноос. За одоо энэ дээр нь дөөрөөлөөд одоо гадаад дансны татврын тогтоол гэдэг одоо юмыг гэдэг хуулийг тогтоолыг засгийн газраас одоо гаргаад Америкийн засгийн газраас гаргаад дэлхийн бараг бүх банкудад олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг бүх хөрөнгө оруулалтын банкудад хадгаламжийн банкнууд одоо мөрдүүлж эхэлсэн байгаа даа. За ингээд үндсэндээ 2014 оноос эхлээд энэ одоо олон улсад жишг болоод явагдсан байгаа даа. За энэ дээрээс би нэг тэр нь болохоор нэг тийм түгээмэл тайлан би бас нэг common reporting standard гэдэг нэртэй юм байлаа л дээ. Тэрийг нэг сайн орчуулах гэсэн нэг сайн болохгүй л байгаа гэсэн түгээмэл тайлангийн стандарт гэх юм уу юу гэх юм. За би Монгол улсад энд яасан юм болоо гэж жоо судлаад үзсэн чинь 2015 оны буюу одоогоос яг нэг жил хүрэхгүй хугацааны өмнө 25 онд 3 дугаар сард тэрэнд нь Монгол улс гар хэвсэг зурсан буюу одоо Монгол улс одоо олон улсын хуулийн хүрээнд за тийм ямар нэгэн банкнд Монголын иргэн Монголын бизнес эрхлэгч мөнгө байршуулсан бол тэр мэдээллийг таатах хэрэгтэй гэдэг тийм одоо юмд гар хэвсэг зурсан. Дөнгөж өнгөрсөн жил юм уу? Тийм л сони тий. Энэ яг бас өшөө нарийн байгаль байх л да би нэг жоохон хайгаад би бас нэг банк санхүүгийн юм биш болох нэг бүрэн гүйцэтгэл ойлгохгүй байгаа юм шиг санагдаад. Энэ чинь уунших тусам ингээд мэдхгүй айгүй их гарч ирээд тахлаар жоохон зовлонтой. Тэгэхдээ ямар ч ойлгож байгаа хэмжээнд ингээд үзэгчд ярьчих гэж бодож чинь. Тэгэд 2027 оноос эхлээд Монгол улс одоо мэдээлэл солилцоог автоматжуулах тал дээр одоо ажилтна гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа энэ гэсэн юмнууд гарч ирж байлээ. Одоо тэгэхээр төрний одоо ярьсан асуудал одоо нэгээр банк авилгачид мөнгө банкнд хадгалуулдаг гэдэг асуудал бол 2017 оноос эхлээд Швейцарын банкудад бүрэн одоо байхгүй болсон. Одоо ерөөсөө тийм байхгүй. За өөр улсууд энэ чинь зөвхөн Швейцарыг ярьж байгаа тий. Одоо түрүүний яриадсан Люксембург, Монако яад юм мэдгүй. Би тэрийг одоогор сайн хэлж мэдгүй. Тэр л судлуул дахиад нэг нэвтрүүлэг гарч магадгүй л. Тийм. Тэгээ одоо ч нөгөө өрсөлдөгчнөр энэ тэндгүй байдаг болсон ш. Дубай байна. Оо тий. Сейшелийн арлууд байна. Оо тий. Бүр энэ тэндгүй. Яг энэ Швейцарууд анх эхлүүлсэн байна. Үнэхээр давмгайж чадсан байна. Одоо бол ерөөд ийм өрсөлдөлтэй маш ийм тарж байрш. Бас хаана ямар систем тогтолцоо гарч ирээд олон улсын хуулийн тогтолцоог тогтолцооны симхийг цоорхог ашиглаад явж байгаа ч мэдэхгүй шүү дээ. За тэгээд нэвтрүүлэг маань бол Швейцарын банкнд хэр их мөнгө байгаа вэ гэдэг одоо нэртэй байгаа. Тэгэхээр тэрэнд нь хариулаад дуусгая та тий. Одоогийн байдлаар Швейцарын бүх банкуудыг нийлүүлвэл 10 их 80 долларын хөрөнгө байгаа. За тэрнээс бол 4.1 нь одоо гадаадын хөрөнгөө гэж. Тэгээ энэ дээр бас би бодож байгаа байхгүй 75% дотоод их гэж байгаа. Тийм. Тэгэхээр Швейцар бол бас үнэхээр л бас баян хөрөнгөтэй дотоодын үйлдвэрлэл янз бүрийн үйл ажиллагаа сайтай улс болж тарж байгаа байхгүй тий. Тийм ч учраас эдгээр чинь үнэхээр нөгөө одоо дундаж цалин, тэтгэврийн тогтолцоо, нийгмийн халамж эдгээр нь одоо үнэхээр дэлхий дээр байгаа бас л гоё деваачингуудын нэг шүү дээ. Тэр нөгөө хамгаалалт сайтай бүр ард иргэд нь үнэхээр би энэ улсын эргэн учраас нэг миний нуруу амардаг да гэсэн шиг юм царайтай хүмүүс явж байдаг та. За ийм нэвтрүүлэг байна да. За маш сонирхолтой нэвтрүүлгийг бид нарт бас нөгөө санхүүгийн тий дэлхийн өнөөдөр бас нэг сонирхолтой тоглогч тэнд ямар тоглолт хийгээд идэв гэдэг аль чадхаараа л тайлбарлаа. Тайлбарлаж мэдлэгээ хуваалцсан Мухатартаа маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн шилэн ухаан танин мэдхүү од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевизлон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонслоо. Шилэн ухаан танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр аялах боломжийн хүн бүртөрөтэй Join Me-ийн маань аялын цахим платформ болон алтан гишүүд маань ажиллаа. За өгүүлэгч орчуулагч Мухатар танд маш их баярлалаа. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.